цацалт алгаа. За үргэлжлүүлээ. За шууд тоглоомд орсон. Яасан гинэ машиных нь компьютер суудсан гинэ. Тэгээд энэ авд хин нэгэн байгаа байлгүйтэй л гин. За би бол айгүй гоё те спорт загварын гоё машинтай хүн говьд явж гин. Мэдээж хинч байхгүй энэ авд. Гэхдээ ер нь асаалттай давхиж яваа машины компьютер сууна гэж байхгүй үсттэй. За энэ шинэ газар олоод орцсон. Одоо энэ шинэ газар болохоор нөгөө манай Мохаве гэдэг нэртэй муур амьдрдаг юм шиг байгаа. Тэгээ мань нөхөрл намайг янз бүр болох гэдэг шиг байгаа. Миний ойлгостой. Тэгээ за их л гайгүй тоглоом баг шиг байна даа гэж. За манай нөгөө Мохаве явж гин. Манай Мохаве чинь цүл дундаас уулан дуудах буг алдсан явж гин. Гайхамшигтай те. Яаж яваад энэ цүлд буг явж байгаа. Буг гинэ согоо бүр. Да. Энэ болохоор саяны манай муурны гэр юм шиг байна те. Тэгээд нөгөө буг чиржсэн цус нь ийшээ үргэлжлээ явж байна. Араач үг нь унтраач. Энэ болохоор өөрийнх нь тэмдэглэлийн дотор юм уу? Надаас бус нь бүгдөө хийсүр гэсэн юм бичсэн байна. За энэтэй болохоор бугыг хэрхэн одоо эвдэх заавар байна. Ямар ч хэсэ арсын өвчөөд мөчнүүдийн дастаад тэгээ подвол руу хийгдсэн байна. Тэгээ бодвол энэ подволны ийшэл бугаа шийдсэн юм байл да. Манай муур хаана байна? За байж л орсон. Энэ тоглоомны гэхдээ энэ аян ямар гоё тоглоом бэ те. Одоо энэ цаг дуурж байгаа тийчээ бодвол махал хэмжээдэх шиг байна л да. Тийчээ хин бэ? Чи намайг дагсан уу гин. Тэгээ битээ хай те. Ойртой дээрээ хоёлаа юм ярих гинэ. Good evening. Юм ярмааргүй л байна да. Би ч өөрөө нэг нохоотой хүн мууранд итгэнэ гэж байхгүй үсттэй. Чи шууд мууранд итгэх хэрэгтэй болсон. Манай муур бол айгүй гайгүй анчин юм байна өө. Асайгүй буугын толгоо. За. Гэснээр би яагаад ингэж харагдаад байгаа юм бэ гэснээр би чамаас ч гэсэн ингэж асуумаар байна. Тэгээ чи манай гэрлөө орж ирээд муухай одоо нөгөө бохор хүлээх гутлынхаа мөрийг манай шалан дээр одоо үлдээсэн. Тэгснээр чи төөрц юм уу эсвэл тэнэг юм уу гинэ. Тэгээд компьютер чи сууцсан. Тэгснээр чи азтай байна те. Надаа бол нэг илүү манай подволд байгаа гин. Тэгээ чи тэрийг авч болно. Тэгтээ авахаас өмнө эхлээд нэг юм хийх ёстой гэж. Ингээ муурны барьцаанд орлоо доо хэвлээ. За тэнгүүтлээ би өөрөө ингээ цуглуулганд юм нэммээр байгаа. Тэгээ зурагтан дээрээс буу аваад очоод ан хийгээд ирэх. За тэгээд Kirby Morphos гинэ. Kirby Morphos гэж одоо новшны юм бол энэ нь болохоор юу гинэ? Зүгээр зохиомол юм гэж юм. Тэгээ Kirby Morphos гэдэг нь болохоор хүн буугын ирлизийг хэлж байгаа юм гин. Энэ бугнууд нь хүн юм биш үү? Вау! Тэгээд энэ Kirby Morphos-аас намайг 3 ширхийг алаад иргинэ. Айгүй юу. Тэснэ чи юунд нь гайхаа вэ? Тэгээ Kirby Morphos гэж юу болохыг мэдэхгүй байгаа юм уу гэх. Тэгээ Kirby Morphos нь яг буг шиг харагддаг. Чи харахаараа ойлгоно гэх. Тэгээ чи миний чиргүүлийг одоо нөгөө авч явж болно гинэ нөгөө бууга тавиад. За тэгээд гадаа гараад баруун талд байгаа хашааны хаалгаар гараарай. Тэгээ намайг бити хүлээлгээрэй гэж. За явж ан хийцгээ. Ан хийхийг бол чадна штэ. Ахаа над муура шаагаад унгаа. Би энэ муурыг алж болох болов шууд. Бодч болтгоо. Бити те оролдоорой. Тэгээд чи над гохоод архал юм бол чиний одоо толгой чи ингээ хүзүүнээсээ ингээ дүүжлэгтэй байж шүү л гэн. Тэгээ те чиний сүүлийн бодол чи би хаана буруу юм хийчвэ гэж бодох болно гинэ. Уучлаарай муургва. За гарсан баруун тишээ эргээд ихээр тийшээ юм бэ. Remis range гинэ. Энд бас буу шүү дээ. Юу вэ? Би зүгээр бай буудах юм ороош. Болцсон уу? Болсаа. 25-аас 21-ийг бас дайжгоо. За нөгөө нэг хүн бууга ирлээдсэн шүү дээ. Хэдүүлээ хүн бууга ирлээдсэн гэрт ирчлээ. Тэр араа тэр зогсож чи надаа буудуулах гад. Нэг ясандаа болвол одоо энэ нөгөө муурчин хүн шиг амьдраад байгаа шүү дээ. Тэгэхээр бараг эн чин зүгээр л зутопиа юм биш үү? Зутопиа тэр чин амьтнууд хүн шиг амьдардаг. Тэгээд тэр зутопигийн ертөнцид болонгууд нь би одоо амтнаа алаад энэ чинь хүн хүнийг алж байгаас ялгаагүй юм болоод тах шиг. За бүр гэр бүлээрээ. За сайн байцгаана уу те. Надад машины аккумулятор хэрэгтэй байгаа болохоор та нарыг алхахаас өөр сонголт алга те. Хүний амнаас хүний амнал гэн. Амтны амнаас илүү аккумуляторын ам болов үнэтэй л.
та гуравч тэгээ компьютер л болох нь дээ л гэл. Чи хэн бэ? Гэсэн чи те бити энэ хүнтэй ингээд муухай харьцаатай. Намайг Джейн гэдэг. Энэ бол Джон. Энэ болохоор бяцхан Джон. Бид нар чамд юугаар туслах вэ? Яаж яхад ямар сайхан хайртай юм бэ те энэ гурав. Би алах гад идэг. Мань гурав тэгсэн чи намайг гэртээ айгуу сайхан үл одоо хоол өгөө та нар. Ичгүй хоол өгөн дөө. Тэснэ машины асуудал гарсан уу? Манай нөхөр тэр асуудалтай чинь одоо нөгөө машины чинь засахад тусалж чаднаа. Тэсэн чи хараал идэж гэн. Чи битээ ингээ хүмүүст ингээ сайхан сэтгэл дандаа гаргаж ий гэн. Тэснэ чи өдөржингөө зүгээр арх уудаг үсттэй над тэгээд 100 дотор хийдсэн биолог байгаа. Тэгээд тэр биолог идчихээ гар гинэ. Тэсэн чин за тэгээд хурдхан очоод нөгөө янзлчээ би оройтморгүй юм л гэн. За бүр хоол идсэн нөгөө алах гэж байгаа 3 гарынхаа. Оо гайхамшигт. Тэснэ наа буу чи юу вэ гэсэн чи яриагч таслан дуучлаараа тэгээ чи хутаг болоод юм биолог зүсээд өгөөч гин. Тэгээд чи тэрүүгээр хийх шаардлагагүй би наа биологч уваагаад өгч чадна штэ л гэн. Ямар хэцүү бэ? Та нар ингүүл яах вэ? Яг ингээл нэг гэр бүлийг алах гаалтай гэл амар гэл бирлэн орсон ч хүүе сайн уу 100 дотор торт байгаа гэл дээ. Наашаа суул гэл торт морцс ч өнгөт гайхаа шаачна зү дээ. Яг ингэж ийсэн аа. Бого барьстай те торт идэж шээ. Торт нь таалагдсан уу таалагдахгүй нөө те таалагдахгүй бол буудна гэ. Даа тэгсэн чи үгүй чи те торт зүсгэрээ ингээд ийм тэгшгэн биш зүсдэг гинэ. Тэгээ надаар зүсүүлэх юм гин. Нөхрөөрөө зүсүүлэхгүй. За тэгээд те чи тэр хутгийг хутаг болохоор энэ нөгөө манай хүүхдийн өрөөнд байгаа очиод аав гин. За хутгийг авъя. Яаж яахад ямар гоё торт вэ? Нөгөө муур ирсэн байдаг шээс. Одоо чиний боломж наадуулаа алаа ий те. Айгуугаа цэвэрхэн буудаарай их шааж ийн ой. За тэгээд алаа ий гин. Хутгалж болох юм бэ? Хэнийг гэж явах вэ? Ээжийг ихлээд эсвэл угаасаа эсэргүүцэж чадхаас нааваас ихэлсэн дээр үсттэй. Ээжийг алах юм бол энэ хоёр босож ирээд намайг иврээрөө мөрөгчих магадaltaй те. Тэгэхээр мөргүүлэхгүй тул шууд аавыг алаад тэнгүүд ээж сандрангуут нь эргэж хараад ээжийг алаад тэгээ ээж аав хоёр өхөнгүүд хүүхэд сандраад ямар ч хариу үзүүлж чадхаа болно шүү дээ. Тэнгүүд нь хүүхдийг алаад амар зөв төлөвлөгөө юу л гэж. За торт үзсэн. Яа тийм байлгүй дээ яа. Торт зүссэн чинь нөгөө гараа ингэж далаахтай ээжиг нухаа ичлээ гэж бодсон чинь үгүй ээж. Тэгсэн чи өө мангархан минь дээ те чи ингээд хаасайгүй намайг заваартуулчлаа гинэ. За өнөөдөр чи чиний энэх сүүлийн өдөртөө онгор минь одоо яана. Тэгснэ те хүлээж манай ихнэр одоо чамайг цэвэрлэнэ гин. Тэгснэ шаардлагагүй. Одоо найд нөгөө гэрт ирсэн зочиндоо ингэж асуудал удаад яах вэ гэсэн чи юу гэсэн үг юм бэ? Энэ хүнтэй чи хідүүлээ дөнгөж л танилцж байгаа штэ л гэсэн чи энэ их сүртэй асуудал биш ээ. За тэгээ одоо ихнэрийг нь цэвэрлсэн. Алж өглөө. Дин яагаад агуу намайг оролт өдөөдөө заяа. Гэснэ ямар гоё одоо ингэ зөөлхөн хүрдэг юм бэ? Чи ч гараараа өстэй айгүй сайн багтай шааж ийн хөөе. За тэгснэ ингээд манай нөхөр ажилласаа халагдсан. Тэгээд бидний түрээсэлж чадах хамгийн ямтан газар энэ байсан гин. Тэгээд ингээд тэ хинч байхгүй юм зэлгүүд газар ирж амьдэрсэн гин. Тэгээд тэ өнгөрсөн төх одоо энэ амар завгүй амьдралаас айгүй хол гин. Тэгээд чи ямар нэг юм хийсэн гэсэн чи үгүй би юу ч хийлээгөө надад дахиад пив хэрэгтэй байна. За нөхөр болохоор ажилласаа халагдсан юм байна. Тэгээд ерөнхийдөө бол гэртээ ингээд ажилгүй байхаараа сэтгэлээр унаад байнга уудах юм байна. Ер нь бол тийм л болоо авчлаа. Гэсэн чинь дугай авш нөгөө хүүхдээ зайгийн чи дуулахаа байдал гин. Тэгээ чи хангалттай их ууцсан биш үгээ нөхөртөө хэлж гин. Тэгээд чи ингээл уугаад байгаа болохоор энэ нэг хүүгээ тоос чороотой газар бид нар ингээд өмхийрч юм лээ. Гэснэ те чи намайг дандаа зөндөө ууж ийн гэдэг, дандаа чи мөнгө олж ир гэдэг те. Би чамаас олж ад жаргалгүй байна гэдэг гэл. Тэгснэ чи энэ гэрт ирсэн ч очиндоо ингээд бүх юма хилүүл яасан нэг мөрлгэн. Гэсэн чи уучлаарай ирэхмээ тэр согтуу байна. Тэгээд энэ бүхний цэвэрлэх цаг боллоо гэн. За тэгээд уучлаарай тэр манай нөхөр дэндүү согтуу байна те. Юма цэвэрлэе гэн. За ихнэр юма цэвэрлсэн. Тэгээ би явахаас өмнө шээх хэрэгтэй байна. Тэгсэн чи хүүхдээ те явж өрөөгөө цэвэрлээ. За одоо ихнэртэй хоёулаа үлдсэн шүү. Манайхаа одоо айгүй те манай ихнэр чинь манай ихнэр л гişээч. Ихнэр бол намайг жоох өдөөд байгаа.
Тэгснэ? Чи намайг эндээс ингээд аваа яваач гинэ. За мань хүн бол гэрээсээ зугатахыг хүсдэг юм бэ. Би энчээ байж дискүүнэ энчээ бол ямар ч амьдрал алга. Би чамтай хамт баймаар. Би чамайг жаргалтай болгож чадна гişаач. Хүүе. Ихнэртэй болох чи ийм амархан юм уу? Та нар ер нь ихнэр мөхнөртэй болж чадахгүй байх гэдэг зүгээр айлын гэрт ороод айл гэр хүмүүлхэл ёстой юм байна л даа л. Тэгснэ те битээр шиг ийм гоё зузаан нарийн холбоог чи мэдэрчээсэн үү? Би чамд хайртай юм шиг байна. Чи энийг мэдрэхгүй байх шааж юу яриад байгаа юм бэ? Би газхан цусан торт идсэн шүү дээ. Тэгснэ сонсчи те шүн дунд ингээ төв зам дээр би чамаа хүлээж яал гин. Тэгснэ ичээ юу болоод энд би өгүүлбэрийг дуусгаж чадсангүй. Эхнэр яг юугээ хэлчихв? Шүн дунд төв зам дээр би чамаа хүлээж ийхсэн ямарч байсан. За ичээ ямар навшин болоод байна л гээд. Тэгснэ би зүгээр те өөрсдөө шинэ найзад баяртай гэж хэлсэн юм аа. Өөр юу ч хийгээгүй байл гээд. Тэгснэ чи энэ шүнжэнгөө энэ муутай одоо нөгөө сэтгэлээ. Тэгснэ чиний энэ завхаарлаас ч болоод бид нар ийшээ нүүж ирсэн шүү гинэ. За эхнэр эвгүй болоо явцсан шүү. Эхнэрийн ер нь энэ сэтгэлээс болоод ийшээ ирсэн юм яриа явчлаа. Тэгснэ би тэрнтэй сэтгнээгүй штэ. Чи юу ярьж байгааг ч мэдэхгүй байна. Би зүгээр л одоо найрсаг хандж байна. Тэгснэ тэ ингээ сайхан хандвал ямар байна гэ намайг боогоо унгацсан. Яа. Тэгснэ тэ жаа чи балаач чи наадгаа аллаа. Тэгснэ чи намайг одоо хүндлэх цагч болсон. Энэ чиний бороо. Дабууга гаргаж ирсэн нөхрийг бууцсан баа. Яа ямар амар стресстэй тоглоод байдаг. За нөхрийг алдсан. За ан ихэлсэн гинэ. За ихнэр хүүхдээ хоёрыг одоо алхаас ирээд. Хайр юм. Би бол ихнэрийг шүн мөн аваад зугатаач гэж бодсон шүү дээ. Одоо алхаас ир аргагүй болсон. Хайр хүүхдэн тэр гүйж ийн. Ихнэр энд гүйж ийн. За аюутаа ч ихлэ хүүхдийг ал. Уучлаарай. За одоо ихнэр дээр очие. Эч тавьсарч хоёлаа нэг идүү үгсэлээд та. Ихнэр. Дутуу үгцэн гэсэн үү? Тийм бэ дутуу үгч гүцээсэн. Айгүй. За. Гэ гуруулангийн нухаа хийсөө. Өнгөрсөө. Дөнгөж сая драм байсан чинь тэгээд драм дууссан тий. Одоо аллахын цаг ихэлсэн. За гуруулангийн алаа ирсэн. Одоо буцаа мууран дээр очие. Өдрийг болохоро би юу руу оруулж янзлах юм болоо тэр нэг амбар руу оруулж. Оо за би одоо өөрөө ивдэх юм. Би ээжээс эхэлсэн биш. Нөхрөөс нь эхлэх байсан лээ. За эвдээ дууссан. Одоо тэгээд би ийн подуул руу хийн. Яста. Уул нь хэдхэн цагийн өмнө надад торт өгөө сууж ирсэн. Би чамтай хамт зүхтмаар байна. Би чамд хайртай майртай гэсэн чинь байх. Одоо эвдээ зогсож байна. Амьдрал бол үндэ ийм л байдаг юм байна. За одоо хүүхдийг янзлаа. За гуруулангийн янз. За одоо ингээд эцэст нь би машины компьютертай боллоо. Энэ бүхнийг би ердөө л ганцхан компьютерны төлөө хийж байгаа шүү дээ. Та нар боддоо. Арай муухай огойд. Манай муур юу хийж байна? Ваа! Бүжгэлцээ. Би бараг их нэртэй болохоо шахсан шүү дээ. Тэрөө нөхөр дайраг өсөд би аваа цухтаах байсан л гээ. Бүжгэж дууссан. Би чамайг орж ирснийг сонссонгүй. Тэгээ те миний араас бити дахиж ингэж гитээрээ хэлгэн. За чи те айгу сайн чанарын мах авчирсан байна. Энэ булчингийн чирхүүдийг хардаа л гэн. Тэгээ би өөртөө одоо нөгөө трофи гэдэг нөгөө нэг ангийнхаа энэ чихмэл байгаа штэ. Тэрийг хийсэн л гэн. Тэгснэ энийг одоо маш удаанаар ингэж цусыг гаргах ёстой л гэн. Тэгээ цай нөгөө дийж байгаа юм шиг дийж гинэ. Цай дүрж байгаа юм шиг гэх юм уу? Гинэ. Тэгээд их юм бол амт нь илүү гоё болдог гин.
Тэгснэ яг ямар нэг зүйлийг алахын өмнө нэг тийм мөч тохиодог чи мэдхүүл гин нэг юм чимээгүй болчдөг гин. Тэгээ чи амьсгаагаа түгжээд тэд нар амьсгаагаа түгжээд тэгээ хитгэн секундын дотор би бинийгаа ойлгодог. Тэгээд бууд уграал ойлголт дуустдаг гин. Тэгээ чи надад хэлдэ энэ бүхэн чиний сэтгэлийг хөдөлгсөн үү гин. Тэгээ яс бицарж байгаа чимээ чамааг одоо догтлуулсан уу? Чиний зүрх хүчтэй зохиосон уу? Чамд гоё байсан уу гин. Надтай үнчээр яриарай л гин. Чи худлаа чамаа худлаа ярих би мэдэн шүү гин. Яг гоё юм байгаагүй үстэй сая бол. Надад сонголт байгаагүй. Тэгснэ тэ нөгөө л нэг үлэг болсон үгийг хэлж гин үү те надад сонголт байгаагүй л гин. Тэгээ чамд үргэлж сонголт байдаг. Чи зүгээр үхгүйг сонгосон. Тийм болохоор чи гохоод арсан гин. Тэгснэ чи те тэр одоо нөгөө татганж байгаа зөгцийг нохоо сонио авчирж байгаа юм шиг над дээр авчирсан. Чи бити худлаа яриад чи энэ дуртай л байсан бидтэй. Тэд нар одоо нөгөө энэ бүх асуудлыг чамд арай амархан болгож өгсөн, чамд таалагдсан бидтэй. Тэд нар чамд одоо алах нөхцөлийг бүрдүүлж өгсөн л гэн. Тэгээ те за энэ яах вэ? Хоёлаа дараагийн асуудалтаа орё гэн. За тог тасарчлаа. Тэгээд гэрээ ажилтнууд байгаа генераторыг очиод зохиод асаагадаг гэн. Энэ нөхөр намайг алах гад. Жихнээсээ энэ муур намайг алах гад. Надад бол яг тэгж санагдсан. Удлаа юм яриад чамд гоё байсан бидтэй. Хүн алах зугаатай байгаа үстэй л гэл. Би зугаагүй гэсэн чинь зугаагүй байдлаа чи манай гэрт авчирдаг юм уу те л. Генераторыг асаасаа. Чи энийг хараа энэ ямар амар гайхамшигтай байна л гэн. Үнэхээр төгс байл. Өөрөх нь бие эдис болгон одоо дээд өршөөлөг хүртэхээр бүтээгдсэн гэж байгаа юм. Ямар ч нохооны зураг хараад юм ярьчлаа. Тэгснэ түүний нүдэнд ийм айгүй юм гүн гүнзгий одоо нөгөө бодол агуулж байгаа гэдэг утгатай орчод байгаа хөлтэй гүн гүнзгий бодол агуулдаг. Тэгээд тэр нүд нь болохоор юм чимээгүй хэрнээсээ тэр бүгдийг мэдчихэдэг. Тэнд ямар ч юм бусдыг шүүсэн юм байдгүй л. Тэгснэ чамд одоо оролдох ч хэрэг байхгүй үстэй. Чи зүгээр өрөөнд орж ирэл бүх хүмүүсийг одоо өвдөг дээрэн сүрхүүлж чадна гин. Тэгснэ би эн чи үрд байжууд нь яг энэ шиг чи энтэй санал нийлж ийн үлгэн. За энэ муур амар эвгүй болоо явчлаа. Нохооны зураг харснаа энэ манай муур нохоонд татаарах юм болов л гэ. Энэ гайхамшигтай юм аа эсвэл наа чи яг нохоо шиг харагдаж байна гэдэг хоёр хариултаа налийг хэлэх үү? За наа чи зүгээр нохоо шиг харагдаж байна эсвэл тий наа чи зүгээр нохоо шиг л харагдаж байна шүү дээ. Чи зүгээр нохоо шиг харагдаж ийн гэж үү? Чи энэ бүхнийг ерөөсөө ч ойлгосонгүй. Энэ бол үс болон одоо нөгөө юм чимээгүй байдлаар бүтээгдсэн сахиусан тэнгэр гин. Тэгээд энэ нүдэндх тэр бүх асуудлыг чи харахгүй байх уу гин. Бүх зүйлийг ийм чимээ шуугаа мэд харагдуулж байгаа тэр байдлыг харахгүй байх уу гин. Чи ястаа сохор азгүй амт юм да би чамааг өрөвдөж гин гин. Хуцаад авах уу? Ер нь жоохон айсан. Үгүй хүн алаад дүүцэлсэн шүү дээ. Энэ байгаагүй шүү дээ. Хизээд хүн алаад дүүцэлж юу? Ер нь би амар буруу газар иччихээ. Одоо тийсэн чи би ер нь ийшээ орж ирэх ёсгүй ч. Нохоо яаж очивцсан. Араас дагаад ирдэг ш яах гэж байгаа. За битэрийн яриа яг юун дээр тасалтлаа л гэн. Тэгээд тариаг Эрдэнэ шишийн талбай руу гараад тэнцээ бити төөрчөөрэй л гэн. Тэгээд Эрдэнэ шишийн талбайг ингээд өнгөрөөд гарахаар сүм байгаа гэн. Тэгээд тэр сүм дээр болохоор юм эвэртэй амниморф гэд амтан байгаа гинэ. Тэгээд тэнцээ тэр сүмийн одоо шүтэн бишрэгчд амар олон байгаа гэж одоо нэгсэндээ залбирагчд олон байгаа гин. Тэгээд чиргүүлээ аваад яваарай. Тэгээ чи энэ удаа ганцхан галахад болно гинэ. Хүүе чи намайг 3 ширхэг буугаалаад аккумулятор авч болно гэ үсттэй. Ямар амар хутны муур вэ? Ямар муухай скам юм бэ? За дахиад амтаа алах хэрэгтэй болсон. Амниморф гинэ. Ямар ч амтан байгаа мэдэхгүй. Ямар ч Эрдэнэ шишийн талбай цаа сүм дээр гэсэн сүм нь хаана байгаа. Эрдэнэ шишийн талбай нь хаана байгаа. Эрдэнэ шиш утгаа үсгэж харагдахгүй. За Эрдэнэ шишийн талбай дээр ирсэн. Яа. Зүг зүгээрээс нь дахиад буудааш. Саяных бол адын бодол байла уучлаарай. Одоо тэр амниморф нь ямар амт юм бол ийшээгээ тэг битүү шүү дээ. Буудаж орчлохгүй. Чойж мөч гэсэн юм байна уу? Ахгүй. За явъя. Exit гинэ за гарах хэсэг нь ийшээ бэ. Тэг ийшээ бас юу байгаа. Дахиад уурч.
Windows зогцсон шүү дээ. Ямар амар олон юм алдсан би талд. Санийг бол зогцсон хэвт чинь муурын гэр дотор нэг зогцсон байгаа. Энэ болохоор адууны чэжи хэсэг баг шүү. Тийжээ ааш буугай. Буугайх үү. Цус нь ийшээгээ явчихж байгаа хөөхд нь ийшээгээ битүү. Энд ямар ч юм алга. Би ер нь энэ янзаараа төөрлөө дөө. Вау! Уулгын үгүй туулаа биш. Үе энэ нэрнгэсээ би старсан биш үү? Чи бас юу вэ? Ямар ч үсэн нөгөө өршөөлийн нөгөө аллах те хэдүүлээ өршөөгөөд өөрт нь одоо арай хөвтөйхэн болгоод алсан. Энэ яг амьд те. Энэ бол бүр яагаад ч манууха биш ээ. Зус гарцш. Ара! Толгойн үдэлж яаж нөө? Битээ нөө. Олон үхгүй. Тэгтээ толгойн үдэлж. Алуу зөрдөл гараад ирсэн. Зүү нохоо. За би чамааг бол харж байгаа шүү. Харахаа болох юм бол би алуулах юм байна. Явсараа буруу газар ирсэн. Болон түр идэрл. Энд ч бас хүн алаад тавьсан. Нөгөөд чи ирж гинөө. Энд явж. Бэжээч. Ийшээ бас битүү шүү дээ. Бэж та би хальт эргээ харчих уу? Халтхаа. За ийшээ буудах юм байна. Ингэж жагаад. За. Ямар хэцүү юм бэ? Төөрж ядчих чинь бас нэг манууха гараад ирхээ. Би гол нь одоо яг хаана явж байгаа, хаа хүрэх ёстойгоо ер нь ойлгохгүй л яваад байна. Гэтэ зүгэл явж байгаа юм шиг байна гэж. Нөгөөд чи ард ирсэн. Хүлийн чимээ сонсгоцоо. Жохоо айж инеч те. Та нар айж гинөө. Би ол айж. Exit гинэ. За ашгүй ирчлээ. Ирээгүй мүү. Энэ exit гэдэг бичгийг би хоёр дахь харж байгаа заа юу. Амар худны бичиг вэ те. Ийшээ exit гэсэн ирнээсээ тэгээ ямар ч гарц байхгүй. Одоо юу дуурайх вэ? Чи нүфүүш. Тэснээ зүгээр нүх гэдэг ачимэнд ороод ирдэг ш. Ийшээ. Чи энд юу хийж ах вэ? Ямар хэцүү халт эргээ авч За ирсэн. Ирээгүй юу? Ирээгүй л баг л та. Энэ бичгэнд бол би их олон хууртж байгаа. Тэгэхээр болоогүй ээж. Ийшээ бас юу байгаа? За нэг амтны толгой суусрээд унсан. Яаж байгаа? Намайг чирээ явцсан. Түрүүнээс хойш намайг хөөгөөг үзтээ. Чамд чамд тусламж хэрэгтэй юу гинэ? Тэснэ чи яага наанаа дүүжлэгцэн. Энэ үү надаар одоо нөгөө нэг үгийн одоо юу wordplay-г одоо монголоор юу гэдэг юм бол нөгөө нэг тиймэрхүү юм хийгээд байна. Миний гарыг барьчаа те чамд гар хэрэгтэй юу гэснэ. Чи яагаад над дээрээ ингээ зүгдээд байгаа л гэх. Гэснэ за зүгээр би чамайг одоо буулгалаа л гэн. Тэгснэ би тэр зүйлээс одоо бүх нөхцөлд ингээд хол байхыг хичээдгээ. Тэгээд би ирсэн азтай байна гэд. Тэгээд тэр мануухаа болохоор энэ төрдөг газар одоо нөгөө сөхөрж унтал нь араас нь дагдаг. Тэгээд заримдаа хэдэн цаг, заримдаа хэдэн өдрөөр чамаагүй дагдаг гинэ. Тэгээд одоо нөгөө өөрийг нь дүүжлээд ингээд наранд хатаадаг гэж. Тэгснэ энэ аваар бол хайж олоод байх юм байхгүй бүх юм ингээд муудаад өмхөрцөн байгаа сүм рүү шууд яв гэж. Тэгээд хашааныхаа хаалгыг нээсэн байгаа гэн. Тэгээд тэр хашааны хаалгаар шууд манай байшин руу явчих болно гинэ. Тэгээд дахиад энэ Эрдэнэшийн талбай дотор явах шаардлагагүй гэж. За сүм дээр ямар ч гэсэн ирцээ. Одоо бол айх майх юм байхгүй шууд сүм рүүгээ очихсан.
Chicken kill tracker гинэ. Энэ дотор би 25 юу авч болох байсан юм бэ? Дахиад авч болох байсан. За, туулаатай таарсан. Туулаа намайг хараад орилсон. Тэ мэдээж эмхтэй туулаа байна. Уучлаарай. Би ойрлохыг хүсээгүй. Чи намайг зүгээр жочоочлаа. Намайг хийлаа гэдэг нэ. Тийм уу хангарна. Чиний уулздаг байсан буугаа чи би алдсан шүү дээ. Би чан вэ тэ намайг Лигоши гэж дуудал гэж. Тэгснэ манай ихч бит хоёрлоо ингээд энэ Эрдэнэшийн талбайд явж явах дайрсан гинэ. Тэгээ миний нүдний шилийг бяцлаа хийцэн гин. Тэгээ би ихчийнхэн болохоор орилж байгааг нь сонссон. Тэгээ би ихчийг өгцөн гэдгийг бол мэдчихэж байгаа гинэ. Тэгээ манай ээж өвдсөн байгаа. Тэгээ Эрдэнэшийн талбайгаар ингээд дамжаад явах юм бол илүү хурдан яваад ийм авч чадах байсан гэж бодсон юм аа гэн. Тэгээд энэ дотор ийм амар үхлийн өрх байгааг мэдээгүй. Тэгээ би энэчнээс хурдан гараад ээжтэй ийм аваач өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй би ээжигээ ч гэсэн алдах гад байна. Би тэгээ танихгүй хүмүүстэй ер нь бол нэг юм азтай байж чаддгүй. Тэгтээ чи явж байхдаа нүдний шил ордлох юм бол надад буцаагаад аваад ирээрэй гэн. Тэгээ би ядаж энэчнээс явах замаа харах хэрэгтэй үсттэй л гэн. Тэгээ чи намайг аварснараа манай ээжийг ч гэсэн аварж байгаа гэсэн үг шүү гинэ. За нэг туулаад нүдний шил олж өгөх хэрэгтэй болсон. Энэ болохоор нэг сүм рүү орох гэсэн үг. За сүм дээр ирсэн. Яа. Ямар амар удаа явбаа. Тэр харж байгаа л гэн. Энэ болохоор юу юм шиг үү те култ. Тийм биш. Чикко эвгүй сүм дээр ирцээ. Култ байна. Тэгээ тэр доор хараа. Тэр баах юм цус мус мах шиг юм амьсгалаад тэгээ ичээ ингээ хүн алаад гадсан зоогоо тавьсан. Бүр амьд хөдөлж явах maaгүй. Энэ дотроос нь юм ургацыг биш. Хон вэ штт. Хон. Та нар яагаад хон байгааг ойлгож байна уу? Тэ нөгөө яадэн штэ бусдын үгээр явдаг. Одоо нөгөө ингээд тархиа угаалгацсан хүмүүсийн ч нөгөө хоннууд гэдээ штт. Тэгээд энэ сүмийн гişүүд нь хоннууд байгаа юм байна штт. Бүх оршин суугчид эндээс зугатаах хэрэгтэй. Тэгээд энэ ав яатсан гинэ. Халдвартай болцсон гэж юм. Энэ сонио улаан юмнууд нь энэ халдвар нь бэж магадгүй юм шиг байна. Ямар ч үсэн бүх хүмүүсийг эндээс зүхтаа гэсэн тийм зарлал явуулж байна радиогоор. За ямар ч байсан энэ хайв нэг ийм сонин юмны халдварт өртцсөн гээд тэгээ бүх оршин суугчид эндээс зүхтаа гэсэн. Ямар ч үсэн л зөндөө олон хонинууд үхсэн байна. Энэ гүрийг яаж буулгах вэ? Энэ захилгааны утсыг салгахаар унах юм болоо гүр. За гүүртэй холбоотой юм шиг энийг удраахан бол магадгүй гүүр буух бахаа л салгаад өрхөө. За гүүрийг буулгасан. Энэ тэгээ яг юуны халдвар болохоор ийм амар олон тэмдрүүлүүд гарч ирэх вэ? Тэ сайгүй ингээд баахан тэмдрүүлүүд гараад сүм мөм дотор битүү. Би ч болон дөнгөж сайхан нэг туулаан буулгаатай уулзаа явж исэн да. Бичиг байна уншээ. За Малколм аха тий та ингээд одоо нөгөө цуглаанаас хоцорсон байж магадгүй хоцорхон болвол энэ чойж нь автоматар чойжлогддог гэж байна. Тэгээ чи цагтаа ирчдэг бол азгүй энэ даа гэн. Тэгснэ энэ аваар бити ингээд хулгаагаар орох гэж оролдоорой чи ямар нэг юм хөвтөлчих магадгүй шүү л. За энэ нэг амьд нөхөр явж байна. Уулз яагүй энэ ав яг юу болсон бэ? Надаа юм ярихгүй гинэ. Болч ч бас чадна штэ. Эдгээр араа. Хүүе залбирсан хурлаа хийсэн хിവэрэ байгаа юм биш үү? Дээвэр дээр нь юм төвтрүүл гараас эргэн тойронд нь юм юмнууд байхад мань нөхөрдүүд энэ дотор залбирсан хിവэрэл идэг нас өө. Айгуу юугүй. За энэ болохоор булш юм уу? Үнэг 6. Энэ код юм шиг байна. Гүүрний цааталт нэг утас байгаа. Хашаан дотор утас байгаа гинэ. Тэгээд тэр утсыг аваад асуултанд нь хариул гэж байна. За үнэг 6. Нохоо 5. Минж булга байна те. Булга 4. Горил 3. Акул 2. Могоо 1. За энийг яаж хийж хэлэх вэ? За утас дуурцсан. Би нөгөө код хийж байгаа байж. Уцаа авахаас өмнө яагаад дахиад хараах байна уу? Гайхамшигтэй зүгээр амьсгалах юм уу? Зүгээр амьсгалж ийснэ уцаа тасалчдаг шаас өгөө. Дахиад уцаа дуурсан. Дахиад амьсгал.
За. Алхахын цаг эхэлсэн өнөөдөө. Энэ хаалгаар эцэст нь үхэл орж ирлээ гин. Тэгснэ танихгүй үний ингээд дүр төвлцсөн. Намайг Хиронимус гэдэг. Тэгээ бидрийг юмаа ярьж дуустал хүлээгээч гин. Тэгээ чамайг одоо хинч гинтэхгүй. Бид нар чамайг бол зөндөө удаан хүлээсэн гин. Хүүе эдгэр чинь надаар өөрсдөө алуулах гээд хүлээжсэн юм биш. Ямар амир юм бэ? Хүүе. Үхгээд баярлаад намайг хүлээгээ сууж идэг бас. За одоо энэ сүнснүүд бол төсөөснөөс ингээд маш ихээр зовцгоосоо. Тэгээд өвчин зовлонгоос биш, дайнаас биш, зөвхөн амьдралаас болж гин. Тэгээд энэ бүх одоо нөгөө энэ бүхэн ингээд хизээж дуусшгүй л гин. Нөгөө дуусшгүй давталтууд. Тэгээд энэ нөгөө эц төгсгөлгүй энэ тойрог дотор бид нар гаццсан байгаа. Бид нар одоо энэ бүхнийг дуусгахыг хүсэж ийн л гин. Тэгээд ингээд тойрол идэг могоо бол инээмсгэлсээр л идэг энэ нөгөө уробороос хийлж байгаа юм байна л да нөгөө сүүлээ ийдсэн могоог. Тэгээд өөрийнхөө сүүл. Тэгээд биднийг чөлөөлөө өчлгэн. Тэгээд биднийг яаж зовж байгааг чи харахгүй байх уу гэн. Та нар ингээд сүм дотор тэнэг юм шиг залбирж байхаар гадаа гараад амьдарч үзсэн үү? Ядаж писи ороод нэг хоноод үзээч. Амар зугаатай шүү дээ. Тэгснэ? Одоо энэ ч нэг л асуудал байна. Бид нар одоо ингээд энэ сүнс бие махбодоо чөлөөлөхийн тулд бид нар өөрсдөө алж чадахгүй гин. Тэгээ биенийхээ алж чадахгүй гин. Тэгээд чиний одоо нөгөө наашаа эрэхтэй харсан тэр олон аллаг нөгөө нэг сонирм махцах ингээд тэмдрүүлсэн штэ. Тэр нь болохоор эдэр биенийхээ алснаас болж үүссэн гинэ. Тэгээд энэ болохоор хоригдогчдын парадокс гэж байна. Энэ нөгөө торон дотор хоригдсон байгаа. Тэгээд энэ торноос гарах түлхүүр нь чиний гарт байгаа гин. Тэгээ чи одоо бид нар шиг ингээд хоригдоогүй тий. Чи бол чөлөөтэй гин. Чи бол гадны хүн. Тэгээд бидрийг одоо нэг алаад өгөөч, суллаад өгөөч л гин. Тэгээ чи ийм гоё тий буянтай үйлийг хийж байгаа чи ч яста азтай юм аа. Чи юу гэж хэлэх вэ гин. Би та нарыг бүгдийг чи алахгүй эсвэл би та нарыг бүгднийг чи сүнсийг чөлөөлөд өгье гин. Ямар хэцүү бэ? Одоо алхахаас өөр арга байхгүй. Гэсэн чи чамайг борхон ивэ гэлхин. Тэгээ бидрийг тэ бүгднийг алаад өгөөч гэлхин. Тэгээ бидний юу зогцсон дотроос ингээ хайгаад юм олоорой гэж байгаа юм. Search to what remains to find. Бидний биенээс олдсон юмыг одоо ингээ хайж олоорой гин. Тэгээ чиний энэ бууны чимээ чинь бидний сүүлийн залбирал байх болтгой л гин. Тэгээ зөвхөн үхлээр бид нар эрх чөлөөг олж авах болно. Ямар хэцүү юм бэ? За. Одоо алхаас одоо бүгдийн алыг хэлцээ. Ингээ өглөөхөө ичиг бэлтжин тий. Өглөөхөө ичэндээ болоод хоёр хонь болоод тусчдаг. Та дуусна. Тэгээд Put bodies on altar гэнэ энэ шүтэн дээр биеийг тавьж юу вэ? Би бас биеийг янзлах юм уу? Намайг ингэж биеийг янзалж өгмөг гэж хэлээгүй л одоо бүр гоё ястай гоё. Одоо би бүр бүх хоньнуудыг эвдгээр болоо ш. Алахгүй гэсэн илүү зовоох юм биш. Алахгүй гэчихэд угаасаа өсөөсөөгөө би нэгийг алах хэрэгтэй л дээ. Түлхүүрэг болцсон. За энэ эвэртэй нөхрийг аваад тэгээд энэ газраас явъя гэж. За нөгөө сүмийн ахлагчийг аваад энэ чинээс явлаа. Надаа байгаа нэг тийчээ явсаар л. Энэ нөгөө нэг бурхан гэдэгэнүүд нь босоод ирсэн үү? Баахан нүд үдэгш. Бараг серафим юм аа ши тэ? Энэ нэр явтаа юу тоглоом биш шүү. За. Тэгээд нүдний шилэг өгөөд эцэст нь итгэл найдвар байна. Чамд зөндөө баярлаа. Чи 2 аймаа аварлаа гэн. Тэгээд энэ нүдний шилийг чи тэдрээс аваагүй гэж найдаж байна минь. Тэгээд энэ имийг би ээжтэй аваач чөх хэрэгтэй байна. Би чамд өртөө болсон. Тэгээд хоёулаа ер нь таарлах байхаа гэн. За яваад өгсөн. Одоо хэдүүлээ Мохавегийн руу явна штэ. Мохавегийн руу явсан. За муурын гэрт ирсэн. Ёо нэг гац хонь алах гэж ямар амар удваа тий. Манай Монголд сайхан юм уу? Хэдүүлээ чи ийшээ ойрхон налаах малаах руу эсвэл 22 руу гүйжчихвэл амьд хонь аваад газар дээр нэвдээ тий. Олон цагийн ажил болохгүй штэ. Сайн одоо энэ нэг хоньыг бол янзлах гэж бол маш их цаг авлаа.
яа чи ч нөгөө диваажинд очоогүй юм уу? Яага амьд байгаа юм бэ? Эцэст нь миний сүнс чөлөөтэй боллоо гэсэн сүнс нь чөлөөлөгдөөгүй. Сүнс нь хоригдсан хിവэрээ л. За мууран дээр ирсэн. Оо муура. Бууга гаргач. Муура. Тэ. Энэ сууч. Чи эцэст нь ирүүл гин. Тэгээд тэр одоо шашныхантай нэг их асуудал тулгараагүй гэж найдаж байна. Наашаа ирээ суу гин. Өө сайхан нөгөө арай ээж аав хүү гурыг яатсан биш шүү дээ. Толгойг нь үлгцсэн бэ. Наа байна энэ нөгөө надад тайртай бугмаан байна. Ичээ хүүхэд байна те. Гасууса чи өөрөө хийсэн сайхан ажлуудыг хараач. Нэгнийхэн толгойд нүхвааг нь харамсалтай айлгэн. Тэгээ чи энийг мэдэрсэн үг нэ? Одоо нөгөө хин нэгнийг бишээ зарим нэг зүйлийг ингээд шинэхнэр нь янзлахаар бие нь халуунаараа байхаар арай өөр мэдрэгддэг гин. Тэгээд арайч те сүнс нь ингээ биенээсээ салаагүй байгаа юм шиг гин. Тэгээд биенийхэн зарим хэсэг нь чамааг юу хийснийг мэдж байгаа. Тэгээд чамааг үзэн ядж байгаа юм шиг. Тэгээд тэр мэдрэмжийн төлөө би амьдарч байгаа гэж. Энэ манай муур бол үнэхээр улаан алуурч юм бэ. Тэгээд тэр мэдрэмж ингээ те euphoric гэхээр ийм амар гоё ийм амар таашаалтай байдаг гинэ. Тэгээ чи энийг мэдрээгүй гэж бити хэлээрээ. Тэгээд энэ бүхний чи зүгээр аккумуляторын төлөө бол хийгээгүй үстэй. Би аккумуляторын төлөө л хийж байгаа ч тийм. Энэ бүх хугацаанд миний машины аккумулятор суудсан би шинэ аккумулятор л авах гэж яваагүй. Гэсэн чи за ярьж ханлаа. Энэ мах өөрөөгөө идэхгүй. Тэгээд чи үлсэж гин үг нэ би үлсээгүй. За манай муур ууралс. Тэгснэ хин нэгэн хоол санал болгож байгаа хот те. Идэхгүй байх гэдэг чинь болвол амар бүдүүлэг гинэ нөгөө нэг эзний голоод байна уу? Эдийн голоод байна уу гэсэн. Ямар хэцүү юм бэ? Би чамд туслаад хий та. Энийг хийх. Миний амрууч ихсэн баярлаа. Бай те. Айгуугаа айж ухнаар ид. Наатаха миний төлөө залиг. Ямар хэцүү бэ? Би ч одоо машины аккумуляторын төлөө л яваа хүн шүү дээ. Сэрээрээ. Тэгээ чамааг унтчих хоорондор би чамд одоо нөгөө гинтийн бэлэг бэлдсэн намайг дагаа явуу гэ. Яа за ийм ууртай бол. Йоо нөгөө туулаад манай хайцсан байна штэ. Яаж байгаа юм бэ чи ямар хоёрыг юм ярьж байгааг би харсан гин. Тэгээ чи чамд энэ туулаад таалагдсан юм шиг байлээ. Тэгэхээр би чамд зориулаа аваад ирсэн гинэ. Хүүгийн нохоо вэ чи нохоог нэ муур вэ тэгснэ хин нэгэн тагсна гэдэг чинь болов сул доорой байд чи яагаад гэдгийг мэдхүү гин бүх түүхүүд үхлээр дуустдаг гинэ тэгээд өвчнөр үхнүү ослоор үхнүү байгалийн жамаараа үхнүү би аална уу чи аална уу ерөөсөө ямар ч ялгаа байхгүй тэгээд тийм болохоор хүлээгээд яах вэ гээд авчраад алдсан гэж байгаа юм уу тийм бэ тэгээд сонголт нь чиний гарт байгаа чи одоо энэ зовлонг одоо чи дуусгаж үхүү эсвэл өөрөөрөө дуусгах гэж байгаа юм уу? Тэгээ чи догтлоод баг бүтэн цаг гараа унтсан гинэ. Тэгээ чамд хоёрхан хийх ёстой ам байгаа юм. Тэгээ дараагийн хийх ёстой ам чинь болохоор Atticus гин. Тэгээ Atticus гэж би юу болохыг мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан тарган тэгээд нэг тийм амар их зантай гэдгийг мэднэ. Тэгээд тэр Atticus болохоор айгүй аюултай шүү гэж. Тэгээд ийм том те айгүй гоё ийм зөөлхөн нүдтэй хэлгэн. Тэгээд чамайг тамбар бишээ деваачнлаа авч очино гэж хэлнэ гэж байгаа юм уу. Тэгээд хоолоо нь яг аалсны одоо нөгөө тор шиг ийм гоё зөөлхөн уян яруу найртай хэлгэн. Тэгснэ чиний өөдөөс хараад ингээд амар гоё инээж байгаа ч гэсэн яг үндэ чиний ингээд дотор талын чинь юу ч хөөгүй гэхэд өсөөлж идэг гинэ. Тэгээд тэр болвол жинхэнэ гаж донтно л гэн. Тэгээд артлын хаалга руу очиод зам дагаж яваа. Тэгээд чи тэрийг олно гэж байгаа юм уу. Тэгээд харах юм бол алах нэ. Яа ямар амар стресстэй юм бэ. Энэ туулаг удаалах уу? Ваа! Би сая санаандгүй дарцсан. Тэгсэн чи яг толгойн хажууд буудцсан. Алах уу гэдээ уулна асуугаа яг чат руу орох гэж байгаа санаандгүй дарчлаа. Одоо алдсан дээр нэгэд гизрүүг утгалуулсан. Энэ амьд үлдэхгүй нь ойлгомжтой шүү. За туулаг гүцээсэн. Артлын талбайгаар шууд чигээрээ юу байгаа гэс хашаа бас тэр юм байна. Одоо нэг сонио гаж донтоо нөхрийг л аал гэсэн. Тэгэл чамааг өстө уян яруу сайхан үгээрээ те ингээл л гээд байгаа хэрнээс үнэн хогийн гар чамааг бол дотроо хэдийн янзаар алдсан байгаа.
Гаж донтой нохоо л гэсэн. Энэ нохоо байгаа та. Яг чихнээс нохоо байгаа тий. Нохоо бийж магадгүй арай нохоо байгаа. Шаршгүй шүү дээ. Хөөе сайн уу найзаа л гэх. Миний ой сарамж ойртой жоохон муу байгаа. Хоёлаа би энийгээ таньдаг байлоо. Намайг Атликус гэдэг л гэх. Чавта танилцах таатай байна гэж. Яа ингээ мэдчихээр чи яаж алах юм бэ? Хэдэн чи яга манай гэрт байгаа энтергүүл сандраад бас буудна штэ тэгсэн чи те. Сайн уу найзаа л гэж. Чи Махавигийн гэрээс ирсэн үү л гэх. Тэгээд Махави ч яста сонин гардаа. Тэгээд чи Махавигээс ер нь хол байх хэрэгтэй шүү. Би нэг удаа хоолнд манай тэр хоол идэж гисэн гин. Тэгсэн чи намайг алын шүүг сүрдүүлсэн гинэ. Муур худлаа шаагаад харин муур ер нь худлаа яриад те миний тархитлогоо эргүүлээд намайг өөрсгөө алуурчин болгоод байгаа байхгүй юу? Манайгүй өөрөө алуурчин тэгснэ надаар ингээ баг багаар юмнууд алуулаад те миний сэтгэл зүйд нөлөөлөд байгаа байхгүй юу? Тэгээд энчээ суугаач чи юу хийж байгаагаа ойлоо сайхан ярилцъя те магадгүй би чамд тусалж чадчих магадгүй гэн. Зургтыг унтраач хажууд нь суусаа. Чи энэ бүхнийг ердөө аккумуляторын төлөө хийж байгаа мó гинэ. Махавигийн одоо хийгсэн болгонд ер нь надад бол таагүй сонсогдож байна. Чи энэ аваар ингээд тэнэг хүн шиг яваад ээж болохгүй. Тэгснэ? Би ингээд янз бүрийн юм цуглуулах дуртай гинэ. Тэгээ надаа илүү аккумулятор байгаа бах. Тэгээ чи зүгээр авч болно гэн. Над дээр нэг ч очиж ирдгүү маа. Тийм болохоор би ер нь бол нэг олон найзгүй. Тэгээ чи над дээр ирсэнд би айгүй их баярлж байна. Тэгээд би чам шиг сайхан сэтгэлтэй хүнтэй таарсандаа баяртай байна гэж шааж байгаа юм уу? Авш сайхан сэтгэлтэй хүнтэй тааралтаагүй удаж ийн гэж. Хүүе би гэр бүлийн 3 хүү алсан. Бүтэн сүм дүүрэн хонь алсан. Сайн нэг туулаа буудсан. Би сайхан сэтгэлтэй биш штэ. Тий бицтэй. Баахан амтаа алдсан. Тэснэ за чамтай жалч чанлаа. Подвол селлер чинь дээвэр үстэй. Тэгээ дээвэр рүү гараад авш подвол муу юм бэ? Подвол юу юм бэ? Нөгөө зойр юм байна. Зойр руу буугаад аккумулятор аваад ирээлгэн. Тэгээ чамааг нэг хүлээлгэмээргүй байна гинэ. За ямар тач мань хүн болохоро юу гэсэн штэ нэг юм ялтам сайхан үгээрээ хүмүүсийг худлаа хуурж байгаа алдаг малдаг гэдээсэн штэ. Тэгэхээр хэдүүлээ жоохон болгоомжтой бэжи. Юмыг аж мэдхүн. Тэ? Чи бол их сайхан сэтгэлтэй сайхан залуу байна гэснэ. Худлаа манийгаа бас алах гээд ич магадгүй штэ. За доошо. Араас толгон болго зөгчгүй буутаа штэ би. Аккумулятор гэсэн бэлгийн хайрцаг бооцсон байдаг ш. Аалш. Энэ бүх хугацаанд нэрнгээсээ би молигдуулсан байж штэ. Намайг барьцаалц. Чааваасаа барьцаалцөө. Муурын зүг ч юм арай өстө муурны зүг байж. За энэчнээс оргох ямар ч боломж байхгүй. Тэгээ чи орохыг хүсэх юм бол чамааг одоо араатан бариад буцаагаад ийшээ оруулна гэж байна. Тэгээд энэ хоригдох газар чинь болохоор төр зүрийн байшин чи тэгээд чамааг өдөр болгон чамаас ингээд мах салгаж аавна гинэ энэ бүхнийг дуустал. За намайг зүгээр махны юу болгочихж байгаа юм уу? Одоо нөгөө шинэ мах болгочихж байгаа юм бэ. Тэгээ ямар ч үс өдөр болгон намайг амьд байлгаад надаас ингээд жоохон мах тастаж аваад байлгаад ах юм шиг байна. Буутчдаг гэж. Харсан дээр удаад буутдаг гэж. За алах эвдэрчлээ энийг дахиж хэрэглэх боломжгүй болсон гэн. За энэ дотор ямар ч үсэн нэг амтан байгаа. Тэгээ тэр нь баригдахгүйгээр хідүүлээ. Эндээс оргож гарах хэрэгтэй юм шиг байна. Энэ дотор нь зүгээр баас үү шүү дээ. Яста наа чи батарей байгаа аккумулятор байгааг худлаа яриадсэн чинь дотор нь зүгээр баас байна гинэ. За шууд молигдуулсан. Одоо нөгөө явах хэвээр газар нийшээ юм байна. Тэгснэ нүд, гар, хөл, бөөр, уушиг бүгдөөрэнд нь адилхан юу байдаг вэ гинэ? Үсэг юм уу? Аггүй байна. Юу гэдэг юм бол би round уу намайг round V гэж дууддаг ш. Энд чи болохоор энэ өрөөний нийт тоог хооронд нь нэмээд subtract чинь 3-т хуваах билүү? Хуваах тий? 3-аар хуваад гэх юм бол чи намайг олох болно гинэ. Тэгснэ намайг хооронд нь нэм юу ч өөрчлөгдөхгүй хооронд нь үржүүл бүх зүйл алга болно. Би юу вэ гэж. To find this number you have to add answers to note 3 and note 4. За энэ хариултыг олмоор байх юм бол чи 3 дугаар юг цаасыг 4 дугаар цаастай нэм гинэ.
3 дугаар цаас. Тэгээ 4 дугаар цаас нь юу юм? Намайг Ромор V гэдэг гэхээр 5-ын тоо юм бэ. За 5-ын тоо. Ойлгочлоо. 3 дугаар цаас болохоор намайг нэм гэх юм бол юурс өөрчлөгдөхгүй. Намайг үржүүл гэх юм бол алга болно. Намайг өөр дээр нэмэхээр юу ч өөрчлөгдөхгүй гэхээс юу вэ? 0 юм уу? 0 дээр 0-ыг нэмээ 0. Тэгээ 0-ыг 0-оор үржүүлээл 0 үсттэй. За хэдүүлээ код хийж үзье. 0 бол биш юм бэ. Ямар ч гэсэн 0. Тэгээ хариултыг олохын тулд 3 4 2-ыг хооронд нь нэм гэсэн. 30 тэгснэ нүд хөл за ойлгочлоо. Ойлгоцсон шүү. 1 гэхээр хамгийн ихний тоо заяа. Одоо энэ чинь ингээ нийтдээ 5 тоо оруулах юм байна. 5 тоо гэхээр саний энэ олсон тоо байгаа штэ. Энэ болохоор юу юм бэ? 2 юм бэ. 2 дахь тоо нь болохоор 3-ын тоо юм байна. Биш 3 биш 5-ын тоо юм байна. 2 дахь тоо нь 5. За тэнгүүтлээ хамгийн ихнийх нь болохоор энэ өрөөнд байгаа одоо энэ бүх тавиуруудыг хооронд нь нэмээд 3 хуваагдж байгаа байхгүй юу? Тэгэхээр 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 11 гэхээр 3 хуваагдахгүй. Гэмсга. Эсвэл бүр энэ ширхэг бүрээр юм болов 1 2 3 4 5 5-ыг 11 гэхээр чинь 55 55 3 хуваагдахгүй үстэй. 12 9 бол 4 байж болохоор. За 4 гээд хийчихье. Одоо өнгөрсөн. Subtract гэдэг чинь овш хасах үлээ. Тэгээ subtract гэдэг чинь хасах гэдэг үг үлээ. Тийм ээ хасах үуч. 11-өөс 3-ыг хасгаар чи юу вэ? 8 бицтэй. 8 бич. За эхний тоог олсон. Хоёр дахь тоог олцсон. Биш 2 дахь тоо чинь 0. 2 дахь нь 0. 2 дахь нь 0. 3 дахь нь бэж да. 3 дахь нь 0 юм биш үү? 2 дахь нь хаана угаа? Тийм бэж. 3 дахь нь 0 юм байна. 2 1 3 5 4 энэ болохоор миний ингээ ой санамж алдагдаад байна. Тэгээд өөртөө сануулга болгоо юмнууд үлээсэн. 2 дахь нь энэ юм байна. 2 дахь нь болохоор 3 дугаар цаасны тоог 4 дугаар цаасны тоотой нэм гэсэн штэ. Тэгэхээр чи эн чинь 5 болчихж байгаа байхгүй юу? 2 дугаар тоо нь 5 0 дээр 5-ыг нэмээд гарна. За тэгээд 4 дугаар тоо болохоор 5. За тэгээд нүд хүл гар бөөр уушиг эдгэрт адилхан зүйл юу вэ? Бүгдээрээ 2 ширхэг. Дандаа хос эрэхтнүүд. Тэгэхээр хамгийн сүүлийн тоо нь 2 гэсэн үг. За бос. Одоо юу дуурайх вэ? За энэ хідэн цахилгааны утас муцснууд ер нь эвдэрч. Энд дэндүү харахгүй байна. Би энэ гэрлийг асаах хэрэгтэй гинэ. Тэгээд энэ 2 ширхэг фьюз олох хэрэгтэй. Сая замд байсан шүү дээ. Анхнаасаа аваад ирдэг гэж. Нэг аваад. За болсон. Нөгөө гайн гараад ирсээ. Гай газар доороос гахаа модон дотроос гэж хинт намайг харцсан зогсож. Тэгээ энэ торон дотор болохоор баахан хойно байгаа юм байна. Надад туслаач би хөдөлж чадахгүй байна. Тэр муу нохоо миний нугасыг бяцалцсан. Тэгээд энэ дотор намайг хорьцсон гинэ. Тэгээд тэр хам дээр байгаа энэ хоолоонуудыг яах зүг тааруулаад энэ хашааг онгойлгож болно гин. Тэгснээ энэ шилтэй юмнуудыг би олох хэрэгтэй гэж. Анхнаасаа тэгээд би энэ шилнүүдийг бас авчрах хэрэгтэй байсан юм. За гуруулан гин олсон. Тэгээд энэ яаж яхад ямар амар амьсгалт юм бэ те. Ингээ болцсон. За нээсэн. Энэ нөхрийг нээлээгээд ямар хэрэг би тэрэнд хаяад өгчих юм болоо. Feed me гинэ. Маа. Эверлэг амин аварснаа өгөөш дахиад идмээрэн гинэ. Дахиад байхгүй штэ. Ямар хогийн гар вэ би. Ста миний амийг авраач гэхээр аврангууд хааллаа ийсэн. Өнгөрс. За одоо ингэ сүрэлтэй. Дахиад гинэ. Ингээл угаасаа энэ бүхний эцэд би бол байж бол хамгийн хогийн улгаач боллоо. Тэр муурнаас ялгагдах юм алга. Эхэндээ бол би жоохон те хүн чанар манараа алдаагүйсэн. Одоо надад хүн чанар өгөх хээ үсгэж байх байсан. Одоо бааж байгаа юм уу?
Одоо тэнгууд баасан дотроос нь түлхүүр гарч ирэх үү? Гайхалтай. Тэгээд энэчнээс нөгөө гарах гинэ агуулгын өрөөний түлхүүр гин. Энд бас юу ийсэн? Нэг хаалга байсан шүү дээ. Тийний түлхүүр юм байна. Ингээ агуулгын өрөөнд ороод ирчих. Чи энд новшоо хийж яах вэ? Энэ доороос одоо нөгөө гахаа дуграадаг сонссон. Тэгээ чамаагүй гэж бодсон. Тэгээд энэ хийх хэвээр ангаа би өөрөө дуусгах гээд ирж илаа. Тэ чамд бол үнэхээр урам хугарж ийна л гин. Тэгээд энэ гарыг бол би чамайг харангуудлаа шууд аал гэж хэлсэн шүү дээ. Чи яагаад надад итгэхгүй байгаа юм бэ? Энэ бол айгүй чухал аан. Энийг бити ингээд хоос өнгөрөөчхөө. Тэгээд бууг галтгооны цонхоор харсан. Тэгээд энэ бүхний газ дуусгаад над дээр эргээд ирээрээ гинэ. Нөгөө тэрэг мэрэг чинь байгаа гэж. За одоо нөгөө шар шуугаалээ. Ямар ч хэлсэн шар шууг бол гарсан даруйдаа алахгүй ч юм уу ч яста тэнийг байна даа гэн. Галтгоонд миний буу байна гэсэн. Мань нөхөр зурагтаа үзээ сууж байгаа юу? Үгүй байна. Бууга авсан. Шар шуу. Чи хаана вэ? Энд нэг өрөө байсан. Энд дотор байгаа мó? Байхгүй шүү дээ. Хайцсан бол гахаа бол одоо манай тал болсон. Тэгээд энийг буудаад энэ хаалга нэгтгэх битсэн байсан. Ямар тач буутчээ. Одоо хоёр дахиад нэгийг буудах хэрэгтэй байна. Дахиад нэг нь тэр энд байгаа юм уу? Энэ. Хаалаш. За яг уу тий ингээд нэг мөр чи бас ингээд аллаг маллаг хийж байж байгаа одоо өгцөн дээр байлгүй дээ. Яа дахиад фаацл юм уу? Ямар олон фаацл болчихвоо энэ. За болцсон. За манай нөгөө шар шуучин угаасаа ингэж амтанд хамалж алдаг, бичлэг хийдэг амар садист гар юм биш тий хөөе. За надад туслаа чинь. Толгойг нь зад зөхвэйс. За тэгээ те энэ бүхэн ингээд дуусж байгаа нь гонигтай байна да найзаа л гэн. Чи дахиад жоохон хүлээж исэн болвол чи дараагийнх нь байх байсан. Тэгээ энэ бүхэн айгүй онцгой байсан. Би чамд зориулаа бүр ингээд зөндөө юм бодцсон байсан гинэ. Тэгээ чи бодсноосоо ер нь гайгүй мундаг амтан биш үү л гэн. Тэгээ чи яаж гарсан бэ гэж би чамаас асуумаар л. Гэтэ одоо хамаагүй хэлэхгүй дээ гэн. Тэгээ чиний нүүрэн дээр байгаа өвшөө чиний царайг харахаар чи одоо намайг болвол ер нь ингээд шүүжин даа л гэн. Тэгээд хүн болгон л амьдралдаа нэг юм жоохон таашаал авах хэрэгтэй л байлгүй дээ. Тэгээд энэ ч одоо нөгөө өгсөн хүн болгоны сүнс бүгдөө л энэ хаалгаар тусламж гуйж орж ирж исэн чам шиг л гэн. Тэгээд зарим нь ингээд аргаа барахаараа тий өөрхөө шээсийг хүртэл уудгаа л гэн. Тэгээд үннийг хэлэхэд бид нар бүгдөө л нэг юм жоохон гажиг штэ. Тэгээ ялгаан тий хэр амар нөгөө одоо хэр амар болсноосоо л хамаарнаа л гэн. Тэгээ чи надаас илүү гайж үгүй юу гэх юм. Тэгээ хэрвээ тийм биш болоод би ч арай гайгүй аюулгүй юм байна да. Тэгээд би зарим нэг хүмүүсийг бодох юм бол энийгээ одоо илүү сайн нууж чаддаг байхаа гинэ. Тэгээ чи ч гэсэн бас илүү сайн нууж чаддаг юм шиг надад санагдаад байна. Тэгээ чи намайг ална гэдэгтээ догтлож байгаа үстэй л гин. Тэгээ чи тэр нөгөө муур шиг те муурнаас дутхааргүй л гажиг амтан байлгүй дээ л гин. Энэ өрөөнд одоо өгсөн хүн болгон ингэж өөрсдөө мэдэрч исэн багтаа би анх удаагаа л өөрийгөө ийм амар сул дороогоор мэдэрч ийн гинэ. Тэгээ чи миний ярих юмнуудыг сонслоо. Одоо яах вэ найзаа гин. За лайс. Ер нь явж байгаад энэ хэсэг газар чинь бүгдөө л амар гажгаад хүмүүсийн амьдардаг газар юм шүү дээ тий. Энэ газар бол ер нь ингээд нэг юм эрүү сэтгхүүтэй амтан бол алга. Манай буугал байсан юм бэ. Манай буугын хүүхэд хоёр тий бүгдөө л нэг юм тодорхой хэмжээгээр эрүүл бус байгаа байхгүй юу? Нөгөө гахааг бас авчрах хэрэгтэй юм байна. Бүрэн шар шууг алхад яасан штэ. Сүүлийн 2 ан үлдсэн гэд игсэн штэ. Шар шууг алаад хамгийн сүүлийн ан муур өөрөө байвал яах вэ? Тийм бас байж болно те тэгснэ. За одоо чиний сүүлийн ан гэснэ. Одоо намайг аал гэд. Тэгээд би энэ газраас явхаа болоод аккумулятортай болсон ч гэсэн энэ ч нэ өөрөө үлдээд өөрөө алуурчин болж үлдээд нэг тиймэрхүү юм болж бас магадгүй шүү. Муур хаана вэ? Нөгөө туулаа энэ ч бэйс хий. Ядаж энэ ханнаас салгачж болох юм уу? Нөгөөд чинь дахиад бүжгэлж гин үү?
Үгүй итгэж нөгөө муур хаана вэ? Том өрөөндөө сууж байна. Зурагт үд суугаа мó. Бүр шаналцсан сууж. Нөгөө хоньыг ичээ тавьсан, уйлцсан. Тэгээ зурагтан дээр нэг сони юм тавьсан сууж байна. Чи эцэст нь эргээд ирүүлгэн. Тэгээд нэгийг хайж явчаа, хоёрыг олоод ирсэн бай. Чи их азтай байна. Тэгээ чи төрөх одоо нөгөө боломж ямар амар баг байдгийг мэдхүү гин. Тэгснэ юу юм 2 сая 0 гинэ 2 сая тгий ард залгцсан юм шиг тийм тоо шиг одоо нөгөө ховор боломжтой юм. 2 сая тоог нь 2 сая тэг юм уу? 2 сая тэгтэй тоо гэхээр хэд гэж хэлэх юм бол тэр тоог ямар амар урт тоо вэ? Тэгснэ тий төрхөөс илүүгээр өдөр болгон лотоогоор одоо сая жил ингээд хойжохтой яг тэнцэн нэг нь магадлал нь. Тэгээ бидний одоо энэ нөгөө байгаа боломж болвол боломжийг одоо үүсгдэг. Тэгээ эцэстээ болвол зүгээр одоо нөгөө зоос эргүүлэхтэй л адилхан штэ 50% магадaltaй тийм эсвэл үгүй л гэн. Тэгээд чамааг ингээд те юм бодоход хүргэж байгаа үстэй л гэн. Чи яаж энд ирсэн бэ гэд юм бодож ийн үү. Одоо чамд хийх ёстой нэг л ан үлдсэн гинэ. Тэгээд чи ан хийхдээ бол нилээ авьяастай байна гэж байна. Тийм шүү. Одоо насаараа л ан хийсэн юм чинь. Тэгээд энэ бүх хийсэн зүйлээ одоо чи юу гэж дүгнмээр нэг нэ. Хорон муу санаа эсвэл амьд үлдэх тэмцэл. Би ч нэг амьд үлдэхгээ тэмцээд байгаа юм байгаа л да. Саяны шар шуун дээр бол би яалчгүй амьд үлдэхийн тулд алсан те. Үгүй юу? Үгүй яалчгүй амьд үлдэхийн тулд алсан юм бэ. Пол гэж. Газ пол үсгийтэй энэ бүхэн хорон санаа мөн үү эсвэл За хорон санаа 52%-аар тэргүүллээ те. Хорон санааг сонгохоор боллоо. Тэгснээ те одоо ингээд зарим нэг юм хоол хүнс ингээд дутуу цөөхөн мөөхөн байх юм бол эсвэл үр хүүхэд сул доорой байх юм бол эсвэл ээж нэр одоо стрессцэн байх юм бол өөрийнхөө хүүхдийг амьдаар нийддэг гинэ родын цэхээр одоо мэрэгчд гэсэн үг. Мэрэгч амтан хоол унд ховор үр хүүхэд нь сул доорой тэгээд ээж нь ингээд хит их стресстэй юм бол хүүхдээ амьдаар нийддэг гэж. Тэгснэ хамгийн духгүй үнэн гэх юм бол хор муу санаа хүмүүс хүлээвчшөрөхөөс илүү уйдахтай байдаг гэж байгаа юм. Тэгснэ зурагтаар гардаг масктай алуурч чиний хурш биш шүү дээ. Тэнгүүтлээ чамд захиагч өргөж өгдөг хүн автобусны жолооч гин. Тэгээ тэд нар бол тэр нэг алуурчин шүү дээ л гэж байгаа юм байл да. Чи энийг ойлгож байна уу? Тэгээ энэ болохоор одоо нөгөө байглаасаа бидэрт байдаг өгөгдөл гин. Тэгээ за сүүлийн ангаа ихлий. Тэгээ семиморфос гэдэг амтныг олж очиод аалгинэ. Тэгээд семиморфос нь болохоор энэ бүс нутгийнхаа цор ганц сүүлийнх нь энэ семиморфос нь юм байна. Тэгээд чи тэр амтныг алах юм бол ингээд нэг өсөндөө тэр амтныг бүр устгаж байхгүй болгож байгаа. Тэгээд би чамд өмнө хэлжсэн чи өстө үнэхээр азтай маа л гэн. Тэгээд юуны нөгөө амбар байсан шүү дээ. Амбарын арталт зам байгаа тэрүүгээр яв гэн. За одоо яваад үг гэж. За явцгаая. За сүүлийн тэгэл дууслаа да. За тэр нөгөө семиморфос гэдэг нь одоо ямар амтан байгаа юм бол ямар амтны нь бол хэлээгүй. Энэ хавцааны бол одоо нөгөө сүүлийн цорын ганц нь гэсэн. Тэгээ алчих юм бол тэр амтыг ингээ устж үгүй болж байгаа. Энэ бас л нэг алуурчин гар авах шиг байна те. Сонио маск энэ зам дээр ингээ тогтоогоо тавьцсан. Ouroboros Labs гинэ. Энэ лаборатори юм шүү дээ. Хогийн цэг гэж. Оо цусан шүү дээ. Яа. Мангато могоогоор төрчихшээс үе. Цусан нуур ямар гоё. Харин цусан нуур дотроос нь тэнэг том могоо. Энэ могоо юм багтаа нөгөө алах хэвээр амтан. Тим бэн гэж байх уу? За башил орцгой. Энэ бас нэлээ эвгүй гарах шиг байна те. Түрүүний шар шуугнаас 7 дор нөхөр юм шүү. Гэрийн хажуу цусан нуур мууртай. Энэ арахгүй лифтэн дотор хүртэл баахан цусмас цогцсон могц. Могоо юм уу? Хөдлөх юм бол би чиний долгоог буудын шүү. Зад буудын шүү те юм уу? Гаж амт юм уу? Энд чи ангалтай их мах алгуу. Чи намайг бас алхаар ирээ юм гэн. Удаанаар эргээд хараг гин. Хүн биш. Тийм богод масктай болохоос хүн байх шиг байх юм. Эсвэл хүлээгэр чи хүн юм уу гэн.
Тэгээ би сүүлийн хүн гэж өөрийгөө бодсон штэ гинэ. Би энэ бүх хугацаанд хүн байсан биш штэ. Тэгээ бид нар нилээ хэдүүлээ энэ ч ингээд амьдрдаг байсан. Тэгээд олж чадах зүйлээрээ ингээд амьдрдаг байсан. Тэгээ хүмүүс нэг нэгээр алга болсоор л байсан гин. Тэгээд одоо нөгөө тэ бүх зүйлийг ойлгоод эхлэх цагт бид нар одоо бүгдээ алуулсан байсан. Дэндүү оройтсан байсан гин. Тэгээ нэг шүн ингээд хүн орилохоор нь гадаа гараад харсан чинь гадаа ингээд цус байсан гин. Тэгээ цусыг дагаа явсан чи юм хуучин байшин олсон. Тэгээ тэр байшингаас би хүнийг олоогүй гин. За нөгөө муурын гэрт утцсан байна. Тийм байна. Муур шиг жихтэй марсаар хүрээлгцэн л байна. Тэгээд тэр муур миний найз нарыг хэсэг хэсгээр нь хуваасан гин. Тэгээ намайг харахаас өмнө би цухтаагаад ирсэн гинэ. Тэгээ маскыг олж аваад энэ тэнд ингээд энэ маскнуудыг тогтоосон. Тэгээд тэр муур гинэ тэр амьтад болохоор энэ маскнд айгуу дургу гэж юм. Тэгээд тэр маскнаас болоод наашаа ирээсэн ирээгөө. Тэгээ би тэдрийг алхаар ингээд үргэж бэлтжижсэн гин. Тэгээ чи ирсэн юм чи надад туслах уу гин. Муур гараад ирсэн аллаа. Эргээд ороо. Энэ байшин харагдчихаа хуучин шигэ байхгүй л байна гин. Би тэгээд энэ лифтийг ажилуулах гэж уулан зөндөө хичээсэн л гин. Чи над руу яагаад ингэж хараад байгаа юм бэ гээ. Бидний одоо энэ нөгөө ан те дэндүү их боломжийг ашиглаад байна уу даа гэснээр тийм ээ чиний зүгээд би одоо мууртай нэгдэж олно эсвэл муурыг алж болно. Муурыг нэг мөр алдсан дээр үсттэй энэ бүх хугацаанд энэ мул надад гай боллоо штэ. Газраас маскыг аваадах юм. Маскыг зүүсэн. Тэгснэ ямар сонин гэхдээ гоё маскгүй л гин. Тэгээ чи маскыг зүүсэн юм чи би чамайг намайг хүлээж зөвшөөрч ийн гэж ойлгож чинь гинэ. Тэгээ маска тайлаа. Чи энийг ерөөс авч юммаар чамаа санагдахгүй. Тэгээ чамаа хүн гэдгийг чи хараад тэгснэ өөрийнхөө олохыг хүссэн зүйлээ олсон гэж би найдаж чинь. Дөнгөтлөө хүмүүс одоо нөгөө амбицлог болоод ирэхээр одоо хүсэл зоригтой болоод ирэхээр арай илүү зоригтой болцдог гэж юм. Тэгээд тэднийг одоо тийм алдаа хийлгэж болохгүй юм. Тэгээд үннийг хэлэхэд чи одоо сайхан маргааш хүлээж байгаа. Гэхдээ маргааш хизээж эргэж ирэхгүй гэн. Тэгээд тэр энэ бүх зүйл итгэсээр байгаад өгсөн одоо айгүй азтай байна гинэ. Тэгээд наадныхаа цогцыг ав тэгээ хоёлоо явъя гэн. Тэгээд энийг нөгөө бэлдэх шаардлагагүй бодвол руу хийгээрэй л гэж юм. Зүгээр шууд буудчихаж болохгүй. Чаавасаа. За ингээд энэ хавийн хамгийн сүүлийн хүнийг алаалаа. Ингээд ямар ч хүн байхгүйс одоо би ганцаараа хүн болсон. Тэгээ би өөрөө хүн байж ич ер нь яагаад энэ юуны талд орж байгаа юм бол уурны талд дээ. Хараас нь гитээд ирж байхад би болон туслах надад боломж байсан шүү дээ. Жохон сонирн байгаад шүү. Манай энэ гол дүрийн залуу бол өөрөө их сонирн хүн бэ. Энийг бол зүгээр бодвол руу шийдчихсэн. За бодвол руу шийдсэн. Тархиа угаалгашаа зарим яг л тэглээ те. Эсвэл би өөрөө угаасаа жоохон гажигтай байсан чи энэ муур миний гажгийг бүр хүндрүүлээд бүр гажгийн гажиг болгочихж байгаа юм болоо. За энэс цаашаа болохоор энэ тоглоомыг бол буцааж болохгүй. Чамд ямар нэг хийх юмар байсан бол одоо буцаад явмаа бол гэн. За одоо ер нь тоглоом дуусгах гэж байгаа юм. Нөгөө шаршууны толгойг энд дастаад авчиж. Аюутаж бууга гаргачих. Ийшээ орох юм энэ подволын өрөөл. За одоо нөгөө хэдүүлээ подвол руу орж үзэж байна. Бүх зөгцийг л энэ подвол руу шийдээд байгаа штэ. Манай муурын подвол. Энэ нөгөө нэг хүний зөгц хаанаас гараад ирвгүй би тэгээдсэн штэ. Энэ саяны нөхрийн тэр найз нар л юм бэ ижлээ те. Тэгэл баахан хүмүүс алаад тавьсан байж. Энийг талбай дээрээс олсон гин. Эний тухай нэг юм мэдхгүй 11 сарын 18-нд авсан л гин. Нөгөө тэмтрүүл чи энэ дотор байна шүү дээ. Нөгөө сүмдэрөөсөн тэмтрүүл. Энийг болохоор амар сайн төлсөн гинэ амьдралын мэдж байгаа тэгээд гиндүүлээд авсан л гин. Тэгээ энэ нөхрийн болохоор хоёр нүдийн сугалсан ч гэсэн намайг бол амар сайн эсэргүүцээд үцэлцээд ийсэн л гин. Энэ дотор ингээд дахиад баахан хүний зогц. Ямар их хүн алсан юм бэ те. Тэгснэ энийг болохоор зүгээр муухай нүднээс нь болоо баг алцгаа нөгөө ахын толгойг өлгөө тавьчих. За мань нөхөр болвол угаасаа сайкогийн сайко те садисти дээд зэрэглийн садист юм байна. Эцэст нь чи ирүүл гин. Тэгснэ нэг хүний амьдрал бусад хүмүүсийн амьдралаас яагаад илүү байх ёстой гэж хүмүүсийн одоо айгүй олон жил бодож байгаа асуулт гэн.
Тэгээ би хариулт нь бол угаасаа ойлгомжтой гэж боддог байсан. Тэнгүүтлээ миний амьдрал бол бусдын амьдралаас одоо хамаагүй үн цэнтэй гэж би боддог юм. Тэгээ чи энийг ч гэсэн энэ бүхнийг одоо надтай адилхан тэгж боддог болцсон байгаасаа гэж хүсэж байна л гэж байгаа юм. Тэгээ энэ бүхэн ингээд дууслаа. Чи багтаа бараг 12 хүн 12 амьд асалсан л гэн. Тэгээ энэ бүхний эцтэй энэ олон аллах чинь ингээд хангалттай үр дүндээ хүрсэн үү гинэ. Би аккумулятор аваагүй л байгаа шүү дээ. Одоо надад бол хангалттай байсан эсвэл хангалттай биш байсан гэдэг хоёр хариулт байгаа. Хангалттай биш байл аккумулятор авчвал яг хангалттай боллоо. Чи харамсалтай байна. Энэ бүхний эц чи одоо болтол ойлгоогүй байна гинэ. Чамд энэ аккумуляторыг өгөх ёсгүй. Мөн нохой. Намайг скамчлаа шүү дээ. Тэгээ би хэлсэн үгнээсээ буцдаг хүн биш ээ. Энэ батарейгаа аваад эндээс зайл гинэ. Тэгээ сүүлийн зөвлөгөө хэлэхэд энэ цөлийн гүнлүү бити яваараа гинэ. Тийчээ бол бүр ингээ харах ёсгүй юмнууд байгаа гэж байна. Тэгээ одоо эндээс зайл гинэ. За батарейгаа авсан. Баахан хүнийг авал. Энд хүний нугасаар гэрлийн чийдэг хийцэн. Бүр арай. Бүр үнэхээр л амар гарын гэрт ирчихжээ. Төрж ер нь Америкт ингээд цүл мүл төрж явж байгаад янз бүрээ нав хөөч хөөе намайг явж болно гэж үзтээ. Тэгснэ араас хүүгээсээ харсан уу? Ямар амар хогийн гар вэ? Одоо чи намайг яах гадах уу? Яах гаараас дагаад ах уу? Яг зүгээр явуулаж худлаа штэ харин тий. За өглөө болсон. Ямар ч хэсэн аккумулятор аваад гадаа гараад нөгөөд чинь тэд намайг хараа зогссоор л байна. Яах гад намайг дагаад байгаа бэ? Энэ намайг алдгаад байна тий. Би чамайг яг зүгээр явуулж харагдаач л гээл. Ясаа бүр ойрлтлаа. Үсээ бүр амар юу яг араас гэд гүүгээ гараад ирдэг шин. За ямар ч тач аккумулятор авсан те. Ер нь бол маш амжилттайгаар зүхтаах гэж ах шиг байна. Мань нөхөр араас гэд гүүж ирээл алчихгүй л бол. За аккумулятор хийсэн. Маш яасх одоо. Яач уу? Одоо нөгөө муур гинт гарч ирэх үү? Аггүй байна. Яашгүй эцэст нь энэчнээс зайлах нь. Зайлаад өрхөө. Яваараа хөдлөөрөө. Ингээд дуусчихж байгаа юм уу? Төгсгөл нь жоохон сул уу? Хэдүүлээ өөр төгсгөлийг харъя. Ямар ч байсан энэ төгсгөл нь бол жоохон сул санагдчихлаа. Багх. За яа. Кэсиогийн харчи. Кэсио ямар төгсгөл байгаа. Кэсио битэр таарчтай. Яг адилхан төгсгөл хийсэн юм бит. Хоёлоо л аккумулятор аваа яваад өгч. За. Энд дахиад нэг геймплей энийг харъя. Бас аккумулятор аваа яваад өгч. Эсвэл ганцхан л ийм төгсгөл байгаа юм болоо аккумулятор л авч явдаг. Ганцхан энд ингэтэй юм. За. Хой тоглоом. Надад бол таалагдлаа. Гэтэ юу вэ? Нөгөө нэг сүүлийн хэсэг нь жоох уйдгартай болчлоо тий. Хит их пазл хийгээд амар удаан болоод дээрээс нь төгсгөл жоохон сул санагдлаа. Уулын төгсгөл нь жоохон импакттай тий. Зүхтааж мухтаадаг ч юм уу. Тэгээ мань хүн өөрөө хэлсэндээ хүрнэ гэж хэлсэн болохоор бас хийсэн. Ер нь бол зугаатай л тоглоом байл. За одоо яаш тэ мэдээж хийдгээл хийн рефанда хийн.